хоёр асуудлаар би цөөнх болсон байгаа юм. Тэгээ энийг бол байнгын орооны дүгнэлтэн дээр дурдсангүй. За энэ хууль дээр ажлын хэсэг ажиллахдаа анхаарах зүйлүүд ч бас байсан байна. 45 сая ингээд тулгаад үзсэн саналуудыг харуулсан чинь 45-ын 5 дугаар заалтаар тэр олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хизээч хэрэгжиж болохгүйгээр болсон байна. Силк хийхдээ огт байхгүй заалтыг 44-ийн 3-ын 1 гээд оруулсан байна. Ажлын хэсгийг нэг яагаад хажуугаар. Одоо манай нэмд орж дараа ажлын хэсгийн ахлагч одоо цэг даслал өөрчлөхөд хуулийн агуулга өөрчлөгддөг гэдэг хүн маань тоо андуураад энэ чинь ингээд хэрэгжихгүй хуулийн заалт болсон. Гацсан байна. За хоёрдугаарт нь энэ болдог шүүрийн хэлээд байгаа саналын дагуу хөлийн бүс гэдэг талаар их маргаа өрнөсөн. Хөлийн бүс бол хүйтэн дайны үед энэ хөлийн дэглэм чанга байх үед оруулж ирсэн ойлголт бөгөөд одоо энэ хөлийн зөрчил ихтэй байгаа бүс нутгуудаа бол хөлийн бүсийг нэлээ өргөнөөр тогтоосон юм, уян хатан тогтоосон дэглэмүүд байгаа. Жишээлбэл манай хөлийн зөрчил гарч байгаа Туваагийн хил залгаа бүс нутагт тэр ус нууруудын хотгор хандгаад тэрүүгээр бол Оросын холбооны улс хилийнхаа зурус бүсийг бол нэлээ өргөн тогтоосон баг шээ те. Хяахтын хүрээнд бол 25 км тогтоосон баг шээ те. Ер нь дэлхийн нийт хүйтэн дайнаас хойш бол одоо ингээд доктортой нөхцөл үүссэн болохоор хөлийн бүсийн ойлголтыг аваа хийцэн, багасгацсан. Одоо энэ ойлголтоо хуваараа хадгалах гэдэг юм шиг хил орчмын нутаг дэвсгэр гэж гаргаж ирээ сум болгоод ингээ хүндрүүлээд нэг талаасаа энэ аж ахуй зорчихын үйл ажиллагаанд хүндрүүлээд байгаа юм шиг мөртлөө. Нөгөө талаасаа болохоор бүр ингээд байхгүй болгоод байгаа юм шиг юм зөрчилтэй юмуудыг оруулсан байна. За дээр нь бол 45-ын 5-аас гадна энэ гэрээд хилчин гэдгийн ойлголтын өмнө бол Нүндэ Жанцан гишүүний саналаар 3.1.17-гийн хилчин гэдэг ойлголтыг нэр томьёоны тодорхойлтыг ихэнд нь тавья. Тэгээд гэрээгээр цэргийн жинхэнэ алба хааж байгаа хилчин гэд дараа нь тодорхойлоод явчихъя гэд ингээд хэлсэн юмнуудын засвар дээр ороогүй байна. За дээр нь бол одоо дид дарга нартай байна гэд өөрчилж байгаа. Хуучин 38-2-т бол орлогч тэргүүн дид дарга орлогч даргатай байна. Тэд нь тэргийн дээд цолтой байна уу, генерал цолтой байна гэсэн. Энд чинь 34-2-оор өөрчлөлт оруулаад дид дарга нартай байна. Инженер техник баах асуудал. Тэгээ бүгд генерал цолтой байх тийм хуулийн төс болгож хувиргаж ийн энэ хуулийг. Ингээ хуулиар өөртөө цол олгодог имийг дид дарга нартай байна гэж нэмж байгаа юм санал ажлын хэсгээс боломжсоос ингээ оруулаад ирээд ирж байгааг энийг би нөгөө үндсэн зарчимтайгаа удирдан чиглүүлж байгаа энэ маань яаж холбогдож байна. Ийм учраас энэ хуулийн төслийг бол улам сайжруулах ёстой агуулга маань зарим юм дээр ингээ хүндрүүлээд байгаа нь яг тулгаад ингээд үзэхээр бол ийм асуудлууд гарч ийн шүү. Энийг санал хураалтан дээр манай гишүүд бас анхаарах зүйтэй байхаа гэж бодож байна. Би нэг мэдчилгээ дэвшүүлчихье. Гарамжааг биш шүү дээ. Гарамжааг гишүүн урилгаар сонгой хайрхан дүүргийн 12, 13, 14 аюур сайхан гишүүн юм уу? Энэ нөхөр намайг бодлуулад аюур сайхан гишүүн урилгаар Шингэлтэй налах дүүргийн иргэдийн төлөөллөх хурлын үйл ажиллагаатай танилцж байна. Шинэ жилийн мэнд хүргэе. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За Батнасан гишүүн хариулъя. Тэр олон хүнд нөлөөлөхтөр хэн хариулах вэ? Башигтай хариулах юм уу? Тэрийг нэг хариулчихараа. За Батнасан. За Зандаа шатрын гишүүний асуултанд хариулъя. За таны өчигдөр дээр хэлсэн саналууд бол энэ цөөнгийн 42 52 дээр орчихсон байгаа. Одоо энэ санал хураана. Энэ саналыг орчилсон байгаа санал хураалгын гişэлий. За тэр хүйтэн дайны үеийн асуудал гэдээ яриад эхэлж байна. Ер нь хил хамгаалах байгууллага гэдэг бол хүйтэн дайны үед ч хилийн зөрчил бодлооныг одоо Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улстай тохиролцоод одоо ер нь эвийн одоо байдлаар шийдээд явж яасан гэдгийг онцлон хэлэх нь бас зүйтэй байх. За уг нь бол хуулийн төсөл дээр хил орчмын нутаг дэвсгэр гэдэг дээр хилийн бүс орж ирсэн юм аа. 100 км биш одоо Говьалтай аймгийн Эрдэнэ сум гэхэд 260 км-т одоо хяналт тавих энэ хилийн бүсийн асуудал орж ирсэн. За энэ асуудлыг ажлын хэсгээр ярьж байгаад хил орчмын нутаг дэвсгэр биш одоо хилийн бүс гэдгээр ороод хуучин одоо хуулийн төсөл дээр байсан 100 км-ээр тогтооё гэдгийг бол шийдсэн байгаа. Зөвхөн 100
хүртлэх дотор гэсэн ийм асуудал яриад байгаа. Энд усны хагалбар одоо уулын өндөр уулын ороо таарчдаг юм аа. Яг одоо 100 км тогтоё гэхээр усны хагалбар дунд таарчдаг. Тэгэхээр нэг 99 ч юм уу 98 ч юм уу ингэж тогтоодог учраас тэр бол 5-10 км гэсэн ойлголт байхгүй. 100 км-оор тогтно гэдгийг бас нэмээд хэлчихье. Баярлалаа. За зандаж тэр гүшин тодорхой. За энэ ажлын хэсгийн дараах хариулах гуулын шал амдаа юм ярьж байна л да. Хил орчмын нутаг дэвсгэр гэсэн тодорхойлж анх оруулж ирсэн хуулиараа байсан юм Батнасан гишүүнээ да. Шал амдаа юм ярьж байна. Хилийн бүс гэсэн ойлгож харин байхгүй байсан юм. Хуучин 100 км-с илүү гүгсэн заалтыг авцсан байсан. Энэ таана ажлын хэсгийн саналаар та нар оруулж ирж байгаа. 100 км-с илүү гэдэг чинь зарим бүс нутагта засгийн газар тогтоогоод улсын их хурлаар оруулж иж тэр чинь зарим газар 30 км ч хүртэл байж болно гэсэн санаа. Гүдэн даймаа энд хамаагүй тэр үед энэ 100 Оросын холбооны усууд бол 200 км-ээр манад энэ 100 км-ийн тэр энэ хилийн бүсэд зорчиж байгаа иргэдийг бүрдэгдэг аж ахуйн нэг зүйл ажиллагаа явуулвал зөвшөөрөл олгодог ийм журам байсныг одоо дэлхийн нийтээрээ зөөчлөөд энэ хилийн бүсийн тухай ойлгоод байхгүй байгаа болохоос биш та тэмээхээр ямаа гэж хариулаад энэ асуултаа өөр ойлгохгүй шал ондоо хариулаад байна. Ийм учраас энэ дээр бол би 45-ын 5-ын талаар хариулаад өгөөч. Энд чинь За тэр 45-ын 5-ыг тайлбарлаа. Ажлын хэсэг. За гишүүний асуултанд хариулъя. Саяхыг бол банк орон дээр ярьсан байгаа. Энийг бол таны сая хэлснээр 45 болгож өөрчлөх юм байна.